За юу цаана манайхан өнөөдөр та хэд Tell Me What You Saw сургалтынхаа 3 дугаар хэсгийг ирчүүд бэлэн боллоо. Тийм болохоор та хэд минь нэг жоох юм төгөлээд бичлэг эхлүүлээрэй. Өнөөдрийн дугаарт та бидний хамгийн сайн мэдих Himalaya брендийн Dental Cream шүдний он хамтран ажиллаж байна. 100% ургамлын найрлагатай Dental Cream шүдний он та болон танай гэр бүлийн гишүүдийн амны хөндийн бүхий л асуудлыг цогцоор шийднэ. Зүгээр л Хямлагийн шүдний оогоор угаа. You know the plan. You know the plan. За энэ хүү киноны өмнө үйл явдал ихлээр Хянсууг эргэн болохын тулд Суён маань хинжээ рүү залган тусамж уйдгаа. Өмнөх видеон дээр энэний эхлэл хэсэг гарсан шүү дээ. Энэ үйлдэлээр Суён эргэн мөрдлөгийнхөө багт орлоо шүү. Хинжээ ч гэсэн тэр үед Суёны гуйлтаас татгалздгүй бөгөөд Хянсуугийн эргийг мөрдөхийг зөвшөөрсөн боловч хүү алга болоод нилээд хэдэн цаг өнгөрч байгаа тул амьд байх магадлал тун баг гэдгийг Суёнд анхааруулж хэлдэг ба манай хоёр ч одоо Хянсуугийн сургууль дээр уулзахаар тохиров. За тийхүү үүний араас үзэг солигдоход Суён хинжээ хоёрч эргэн уулздаг ба энэ үед Суён хэлж байгаа. Хянсуугийн гэр сургуулийн эсрэг талд ойрхон байдаг гэдгийг нь хэлж өглөө. Тэгтэн хинжээч Суёныг нэг харангуйтаа өмнө Хянсуутай уулзж байсан гэдгийг нь ойлгодог бөгөөд нэмээд Хянсууг хулгайлсан хүн түүнийг өмнө ч гэсэн таньдаг байсан хэмээн таамаглаж хэрв явдаг замаараа явсан бол Хянсууг хулгайлагдах байсныг мэдэж байсан тул эсрэг чигт явсан энтергэд мөрдөгчийн айхтар чадвараа гаргаж өглөө. За бараг л даалтыг хараад байгаа юм шүү хайшин. Зүүнний араас Суён хинжээ хоёрч явсаар байгаад нөгөө мө гаж донтой новш Хянсууг авч явсан газарт ирдэг ба тэндээс Хянсуугийн тоглоомыг олж байгаамаа. За энэ үеэр хилцээ ахлах Хуанчтай цагдаагийн даргатай ярилцаж байгаад энэ хэргийг албан ёсоор Хаяон шилжүүлж өгдөг ба цагдаагийн даргач хэрв Хаяон хэргийг хэлрүүлж чадахгүй бол цагдаагаас албан ёсоор хөөгдөх болно хэмээн хэлв. Учир нь Хянсуугийн алга болсон хэрэг нь жинхэнэ шууган тарьж байгаа бөгөөд цагдаа нар энэ хэргийг хэлрүүлж чадахгүй бол нэр хүнд нь зүгээр дуус болохоор байлаа. Ингэж Хаяон чирийг албан ёсоор авсны дараагаар өөрийнхөө багийг дагуулan хинжөөд туслахаар хөдлөв. Тэр зур Хянсууч амьд байдаг бөгөөд нэг сонин баахан хүүхдийн тоглоомоор дүүрсэн өрөөнд дотор хоригдсан байв. Ийхүү Хянсууч өрөөнөөс гарan явж байхдаа удлаг үнийг уцсолдог ба гяс явж очиод Суёнтай уулзахдаа авсан утасны дугаарлуун залах гэж байтал Хянсууг хулгайж авсан нөгөө эмэгтэй чинь гинт араас нь гарч ирэнгүүтээ утасныхаа шугамыг тастаж мастаа таялаа. Үүний араас нөгөө эмэгтэй чинь Хянсууг хувцаслаж өглөөний цай энтер хүртэл бэлдэж өгдөг ба ямар тач өмнө хулгайсан гар шиг ямар нэгэн гаж донтой хүн лав биш болтой шүү. Хянсууг хулгайсан энэ эмэгтэйг наа хий гэдэг бөгөөд Хянсуугч одоо Хянсуу Робин хэмээн дуудаад илээ шүү. Тэгтний Хянсууч гайхаад хэлгүй учир самбар дээр намайг Робин гэдэггүй штэ гэсэн чинь наахи урдаас нь ээж нь юу гэж хүүхдийн нэрийг мэдэхгүй байгаа дээ гэж хариуллаа. За энэ үед Хянсууч хөөрхийн нүднээсээ нулимс туслуулан байж намайг буцаагаад гэрт минь аваачаад өг гэдэгтэл наахич ажлаа тарсныхаа дараа хүүтэйгээ хамт цуг харина гэж хэлв. Бас нэг сэтгцийн өөрчлөлттэй хүн болтой шүү. За энэ зур манай хэд чи Хянсууг ихэнд нь хулгаас нөгөө гаж донтой нөхрийн гэрт нь үргэлжлүүлэн шалгалт хийж байлаа. Тэр нөхрийг Санчуун гэдэг бөгөөд Хинжөөч Санчууны гэрт байсан эмийг харангуйтаа Санчууныг доглон байх хэмээн таамаглалаа. Харин Суён болохоор Санчууны гэрт байсан том чихмэл багвыг харангуйтаа жигтэй санагдсан тул доторгын задлаад үстэл нууц камер үүдэн хасан. Үүний дараагаар Хинжөөч Суёноос Санчууны машин дээр үслэг хийж байсан тэр үеийг эргэн санахыг хүсв. Ийхүү Суён ч өөрийнхөө супер ойл санамжийг ашиглаж байгаад хэргийн газрыг эргэн санахад Санчууны машин цагаан хөвгтэй байсан. Багажинд нь хүүхдийн сургуулийн цүнх байсан. Мөн машины артлаас ямар нэгэн зүйл ирж мөргсөн байсан гэж хэлв. Гэвч иймхэн зэргийн остоос олж Санчуу машинаа орхиж явахгүй байсан бөгөөд дээрээс нь Санчуун доголж явахын зэрэгцээ Хянсууг дагуулж авч чадахгүй талаар Хинжөөч хэллээ шүү. Учир нь Санчуун өөрийгөө яа гэж үж яаж Хянсууг тэгж хол дагуулж явах вэ? Тийм болохоор Хянсууг олохын тулд эхлээд Санчуун яагаад явсан талаар олж мэдэх хэрэгтэйг Хинжөө сануулв. Гэхдээ Санчуун чинь өмнөх анги дээр том машины түлхүүрээр хосуулсан байгаа шүү дээ. За үүний дараа Хинжөөч иргэн Суёноос хэргийн газрын талаар улам лавшруулан асууж эхэлтэл Суён хэргийн газар дээрх ойролцоо орчинтай яагаад цогцооргүй нэгэн нугасны үд байсан талаар Хинжөөд хэлв. Ингэж ил Хинжөө Санчууны машин дээр дөрөвдөг читгээд ирсэн хэмээн бат итгэж эхлэвэ. Үүний дараа үзэг солигдоход манай дэд ч бөөндөө хэргийн газрын ойролцоо байдаг өд боловсруулах үйлдвэрлэлөө хөдөлдөг ба Хянсууг тэнд хорж явах магадaltaй байлаа. Хинжөөч энэ үеэр өөрийнхөө байршлыг хаяанд өгдөг ба бүсийн мөрдөн шалах албаныг яаралтай дагуулж ирэх хэрэгтэй гэж хэллээ. Энэхүү удалгүй Суён Хинжээ хоёрч нөгөө өд боловсруулах үйлдвэр дээр яваад очиод Хянсуугийн талаар асууж харахад Хянсууг хаана байгааг мэд хүн олцсонгүй. Тэгтэл яг тэр үеэр нь Хинжөөч үйлдвэр дээрээс нэгэн булаа биетээр эрийн гутлан дээрх шавар нь хатаагүй байгааг анзаарч гарт нь байгаа бугуун цаг нь өөрт нь нэг л зогцохгүй байгааг хардаг бөгөөд шууд явжчиод энэ талаар асууж харахад нөгөө булаа гар чинь шууд л гэмт хүн гэлбэлцэн гихчээр зүгтаад явдаг бөө. За тийм хүний ардаас өнөө үйлдвэр дотор бөөн хөдөлгөөн болж гардаг ба удалгүй өнөө нөхөрч нүд ирэмхийн зурт алга болоод өглөө шүү. Гэсэн ч аз болоход Хинжөө том биетэй гарыг агуулхаас олонгуудаа чирээд
гараад ирдэг ба энэ үедээ зэрэгцээд хаян ч одоо хүмүүстэйгээ хүрээд ирэв. Ингэж том биетэй нөхөрч баригсныхаа дараагаар сандарч би яагаад ч үстэй намайг очиход аль хэдийн тэнд үгцэн байсан. Би зөвхөн цогцог л болсон гэтгэлээ. Тэгтэн Суёны урам нь ихээр хуурдаг ба уг нь Хянсуг энэ нөхөр хулгайсан байх юм таамаглаж байсан юм байна л да. Үүний дараагаар цагдаа нар өнөө нөхрийн булсан цогцог нь буцан ухаж гаргахад Хянсугийн цогц биш харин Санчууны цогц байх нь тэр шүү. Тэгэхээр эндээс Хянсугийн хэрэг ахин оронгоор иргэдэг ба Хянсуг Санчуунд хулгайлаагүй гэдгийг цагдаа нар олж мэдлээ. Ингэж ахин хурдл орсны дараагаар манайд ч өнөө бүлээн нөхрийн машиныг очиж шалгаж үзэхэд өөр машин мөргсөн гэх уул мөр байдаггүй бөгөөд Санчууны цогцыг нэг бол үнэхээр олсон эсвэл Хянсуг хулгайсан хүнтэй хамсаатан байх магадaltaй байв. За тиймгүй хинжээж машины хаалгыг онгойлгон үзэхэд дотор нь нэгэн гэрэл зураг байдаг бөгөөд ойролцоох тосгонд байдаг сайн дурын бүлэгмийн иргэдийн зураг байлаа. За тэгж манай хоёр ч ахин сэжүүр хатгсан байж магадгүй хэмээн үзэнгүүтээ зургийн мөрөөр явсаар нэгэн хуйл зүүн товчон дээр ирдэг ба тэр дотор нь хэн байсан гэж нөгөө Наахи шүү дээ. Ингэж манай хоёр Наахитай уулзсан дараагаар хинжөө хэлж байгаа юм. Манай дүү Суёны нуруу нүвдөд байгаа болохоор сууж чадахгүй байгаамаа. Тийм болохоор зогсож байгаа гинэ. Ийхүү хэлсэн цаа шалтгаан хинжөө Суёноор Наахигийн өргөг маш сайн ажиглуулахыг хүссэн ба айхтар бас итгэж байгаа юм да. Түүний дараа Наахи ч хэлж байгаа. Танд ямар асуудлаар зөвлөгөө хэрэгтэй вэ гэж хэлэхэд хинжөөч бүр төвдөө оронгуудаа хүүхдийн асрамжийн талаар асуух гэсэн юм аа гэд баахан яриа өдөж гарлаа. Энэ ярианы дундуур Суён болохоор Наахигийн өрөөний ширээн дээр байсан болор бөмбөгийг анзаарч хардаг ба яг гараа сунгаад авах гэтэл Наахи Суёныг шууд зогсоолоо шүү. Тэгтэн Суён ч Наахигээс уучлахуйдаг ба энэ үеэр нь хинжөөч шууд босч ирэнгүүтээ Наахигийн хийдэг олон нийтийн сайн сайхны төлөх ажлыг нь их биширч явдаг хүн энтергээд нөгөө үлээлтэд өргөжлүүлээстэй. Тэгсэн үнд нь Наахи хэлж байгаамаа. Би хүүхдүүд тайртай учраас тэр ажлуудыг явуулдаг юм а хэмээн хэлдэг ба аль болох өөрийгөө цэвэр хүн гэдгийг харуулах гэж хичээгээд байна уу да. Үүний дараагаар үзэгсэлэгдэхэд манай хоёр ч Наахигийн өрөөнөөс гараад явдаг ба сая өрөөнд нь байх хугацаанд юу болж ажигсан талаарх дүгнэлтүүдэд нэгтгэв. Суён эхлээд Наахигийн өрөө машин хөвцөвцтэй боловч нэг сонирхолтой зүйл байсан нь Наахигийн өрөөнд ямар ч төл байхгүйсэн явдал байв. Харин хинжээ болохоор Наахитай ярилцаж байхдаа Наахи харагдаж байгаа шиг дотроо их хоосон хүндээ бас байнгын тавгүй мэдрэмжтэй явдаг хүн юм таамагласан талаараа хэллээ. Үүний араас хинжөөч эргэн ерөнхий дур зургийг гарч эхэлдэг ба Санчуун Хянсуг хулгайлж машины багаачинд нь хийсэн ба араас нь хэн нэгэн үнэхээр Санчууны машиныг цамсруулж мөргсөн. За тэгээд мөн Санчууныг Наахи алсан гэвч түүнд Санчууны цогцыг нуух зав байгаагүй тул нөгөө булегарыг дуудаж туслуулсан энтергээ бараг л Хянсууны хэргийг илрүүлээд хайчуу да базар дээр гэж. Ийхүү Наахич аль биесээр Хянсуг хулгайлан авч явсан с ิจ гтэн болсны дараагаар цагдаа нар Наахигийн хуйл зүүн товчон дээр ирдэг ба энэ үеэр Наахич цагдаа нарыг цонхны дэрэгдээс ажиглаа зогсож байв. Удалгүй цагдаа нар Наахигийн ажлын газар руу дайран ортол Наахич ажил дээрээ байдгүй бөгөөд араас нь хот даяар түүнийг эрен сурвалжиж эхэлдэг юм да. Ямар хурдан цутаадаг юм бэ? Энэ зүр цагдаагийн хэлцэд байсан Жимин гэд нөхөр Наахигийн цугтааж болох маршрутыг дүрслээд гаргацсан байдаг боловч энэ хоорондоор нь Наахич гүрэн доогуур нэг чимдам чирсэн цугтааж байлаа шүү. Арай Хянсуг халаа чамдам дотор хийсэн юм шүү дээ бурхан минь гэж. Тэгтэл яг энэ үед Наахиг цагдаа нар олчдог ба шууд бууга гаргаж ирээд зогс гэж тушаагаад эргээд харуултал тэр хүн Наахи биш. Түүний туслах байж таардаг наасан. Наахи зүгтахаас өмнө туслахтаа энэ чамдамыг гүүрний доор хай хэмээн хэлсэн байдаг бөгөөд араас нь цагдаа нар чамдамыг нээж үзэхэд дотор нь зүгээр л хүний манекен хүүхэлтэй байж таарав. Тэгвэл ямартай ч Хянсу амьд байгаа юм байна л да. Ийм хүмүүрдэн байцаах баг ахин мурдалд орох үед Суён ч одоо супер ой санамжаа ашиглаад Наахигийн өрөн дотор юу ясныг эргэн санаж эхлэхэд ширэн дээр нь сураггүй алга болсон хүүхд хэмээн нэгэн зар байсан тухай сандаг ба энэ зар бол Наахигийн 5 жилийн өмнө алга болсон хүүг эргэн сурвалжиж юу зар байсан байж таарлаа. За тэгж манайд ч одоо Наахигийн хүүхдийн тухай шалгаад үтсэн чинь Наахигийн хүн 5 жилийн өмнө алга болсныхаа дараахан үхсэн болцсон бөгөөд Наахи одоо арай хүүгээ алдсан болохоор Хянсуг хулгайсан юм шүү дээ. За тэгж сүүлд нь хинжөөч Наахигийн Суёноос хамлаад байсан болор бөмбөгийг эргэн санахыг хүсгээд тэр дотор нэг цайз байсан ба цайзын хан дээр нь Мэриленд хэмээн бичсэн байсныг хинжөөд хэлв. Ингээд манайд ч тэр Мэрилендийг судлаад үзтэл чихнээсээ байдаг газар бөгөөд хүүхдийн парк юм уу хайшин. Дээрэс нь Мэриленд Наахигийн аавын ажилуулдаг газар байсан боловч олон жилийн өмнө хаагдсан байдаг бөгөөд хагийг нь олж авмагцаа манайд ч шуурга тийш өдлөө. Тиймгүй манайд ирж байх зуур Мэрилендийн орхигдсан цайз дотор Наахи Хянсугийн хамтар байж өгдөг бөгөөд Хянсууч Наахиг босоод явах зуур нь гяс цүнхрэн гүжчихэд уцыг нь авангуудаа хаалгаар гараад гүйдэг бөгөөд гарангуудаа хаалгыг нь түгж хаяад Суён руу залах гэж байтал Наахи чинь нөгөө Санчууныг алсан том түлхүүрээ гаргаж ирэнгүүтээ хаалгыг нь баг эвдэж онгойлгодог ба удалгүй Наахич хаалгыг нүцээр бод онгойлгоход Хянсуу гараа цуталаа. Гэсэн ч Хянсуу төөрдөг байсан шиг энэ газраас хэрхэн цутахаа олдгүй бөгөөд тэгж байхад нь Наахи гарч ирээд Хянсуг оллоо шүү. Энэ үеэр манайд ч ирдэг бөгөөд хэсэг хэсгээрээ хуваагдан паркийг нэгж эхэлдэг ба Суён чинь хайлтын үеэр дээвэр дээрээс эцэст нь нэг Хянсуг болон түүнийг дохойны хилээр тайвшруулж эхлэв. Гэсэн ч Хянсуу сүйний ардаас хэн нэгэн сэмэрж байгааг анзаарсан байлаа. За ингээд дараагийн анги эхлэхэд Суён Хянсуг олсон яг тэр мөчөд Наахич нөгөө том түлхүүрээ барьсаар араас нь хурч ирдэг ба яг Суёныг цогж алах гэж байсан ч Хянсуу Суёнд амжиж анхааруулснаар Суён Наахигаас бултаж Хянсуг тэврээд авлаа шүү. Тэгтэл Наахи хэлж байгаа юм. Миний хүүг авч явна гэж бүү мөрөөд энтергээд орилж чарлаад бүү юм болдог ба. Энэ үед нь хинжөөж ашгүй амжиж гарч ирээд Наахигийн нөгөө түлхүүрээс нь бариад авбаа. Энэ үед хинжөөж Наахиг ятгаж түлхүүрийг нь доош буулгадаг бөгөөд өмнө хитэн алуурчтайгаа бодвол Наахи хурдан үгэнд орж эцэст нэг нь бууж өглөө хөрхий. Хэдийгээр манайд бүгд л Наахиг дотроо их хүнийх нь хувьд өрөвдөж байсан ч хүн болон хуулийн дор
төлөөгч хэрэгтэй шүү дээ. За ингэж Хянсуугийн эрэгч эцэст нэг юм дуусаад хэсэг гайгүй явах үндэ гэдэг үжидэл ахин нэг алган эрэг гарч ирвэ. Энэ удаа Шинвон хэмээх дэрмийн бүлгийн дэрэмчин Ван Бэйон гэх нөхрийн цогц барилгын талбай дээрс олцсон бөгөөд анх олдохдоо энэ нөхөрч карант дайруулсан мэт байсан боловч сайтар шинжилгээ хийсний үр дүнд хүзүүн дээр нь тарианы мөр байлаа шүү. Өөрөөр хэлбэл энэ нөхрийг алхахтаа эхлээд цуцаар нь хор шахсан бөгөөд түүний үр дүнд толгойлогчдын бүхэн сөөр нь цус садран гарч амьсгал ураасан байв. Яатсан газар вэ? Ядаж яваад энэ дэрэмчин гарыг алсан нөхөр нь маш нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд зориуд цагдаа нарын анхаарлыг татахын тулд энэ хэргийг зохион байгуулсан нь илтэй. Ийхүү эхний эргийн учрыг цагдаа нар олох гэж үжигтэл хоёр дахь цогц гудамжнаас олддог ба хоёр дахь хүнийг нь гудамжинд явж байхад хордуулсан улмаас мөн цус алдаж өгсөн байв. Тэгж энэ хэрэг дээр дахин манай мөрдлийн багийнхан дуудагж ирдэг бөгөөд бас ямар гээчин цуврал алгарчин гараад ирвэ зөлөг гэж. За тэгсээр хоёр хөрөгчийн талаар судалж үзэхэд хоёр дахь нөхрийг нь Пангел гэдэг байсан ба энэ хоёр нөхөр хоёулаа нэг бүлэглэлийн дээрэмчд байдаг ба цагдаа нарын анхны дүнэлтээр газар нутгийнхаа төлөө нэг дэрмийн бүлэглэл нөгөө дэрмийн бүлэглэлүүдтэй алдсан байж магадгүй мэн үтсэн байв. Саяхнаас манай дэм мөрдөж байгаа бүс нутаг дахь дэрмийн бүлэглэлүүд хөдөлгөөнд орж ирсэн байдаг бөгөөд одоогоор бус бүлгээс Шинвон хэмээх бүлгэл хамгийн хүчтэй болж гарч ирсэн бол Шинвонтой өрсөлдөж чадах цорын ганц бүлгэн нь Гүвон байв. Харин энэ хэрэг дээр болсон хоёр цогц хоёулаа Шинвон бүлгийг хажээ. Ийхүү хоёр алгын сэжигтнэр юун түрүүнд Шинвоны өрсөлдөгч болох Гүвоны толгойлогч Тайсиг хэмээх ахуйг мөрдөж ихсэн бөгөөд дээрэс нь ахуйгийн машин бол одоо бас хэргийн газараас олцсон юм байна. Гэхдээ энэ хэрийг ийм амархан шийдэгдэхэргүй тул манайд жүргчлүүлэн бүхий зүйлсийг судалж үзсэн хэвээр байв. Энэ үеэр Суён хинжээ хоёрч хувийн мөрдөх товчон дээр яван очдог ба энэ мөрдөх товчооны газрын захирал нь Чо мөрдөгч нь Хинжоогийн хуучны танил юм байна л да. Чо бол төрөлхийн мөрдөгч гэмээр гэрхаа хүн бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш болсон орон нутгийн дэрмийн бүлэглүүдийн дунд болсон бүхэл маргааныг цээжээрээ шахуу мэддэг хүн байлаа. Тиймгүй Хинжооч нөгөө хоёр бүлгийн талаар лавлаж харахад өнөө ах хууч нь Хинжээ Суён хоёрт хорлогдож алуулсан Ван Бэйон, Пангел хоёр нь өмнө нь Гүвон бүлэглэлийн толгойлогч Тайсикийн баруун гарын нөхдөд байсныг дуулгасан ба хэсэг хугацааны дараа их хэмжээний мөнгө санал болгох үед нь энэ хоёр ч Шинвон бүлэглэл рүү урвсан аж. Хэдийгээр тэр үед энэ хоёр нөхөр урвсан нэх айхтар шууган тариагүйч Чо мөрдөгч энэ хэрэгт Гүвон бүлэглэлийн толгойлогч Тайсик холбоотой байх магадлал маш өндөр хэмээн үзэж байлаа. Ийхүү Хинжээ Суён хоёр ч яг гарах гэж байтал Чо мөрдөгч Суёны холбогдох мэдээллийг авч үлдлээ шүү. Ийхүү үүний ардаас үзэгсэлэгдэхэд энэ хэргийг мөрдөж байх зур нөгөө Гүвон бүлэглэлийн босс Тайсик ч өөрөө цагдаагийн газар дээр хүч ирэнгүүтээ шууд хэрэгүүлээч үү. Гэсэн ч түүний энэ үйлдэл нь туйлын сонирхолтой байсан бөгөөд бүр ямар ч хангалттай нотлох баримт байхгүй хахад өөрөө алгыг үлдсэн хэмээн зөвшөөрүүлээд гнасан. Ийхүү ахуйг байцаж эхлэхэд босс маань юуч дуурдгүй ба зөвхөн мөрдөгч Хинжээтэй уулзмаар байгаа тухайд дуулгасан ажээ. Тэгсэр удалгүй Хинжээч ахуйгийн хүслийг хүлээн авч уулзахаар орж ирдэг ба Тайсихгүй зүгээр ч нэг ирээд тэргээвлээсэн биш харин ч эсэргээрээ энэ хэрэг дээр Хинжээгийн тусламжийг авахын тулд ирсэн байв. Харин үүнийх нь оронд Тайсик ахгүй Хинжоод 5 жилийн өмнө амиа алдсан эхнэрийн нэргийн нууцыг хэлж өгье хэмээн амласан ч энэ ч одоо зүгээр нэг хэрэг лав биш байдаг шүү. Айх тэр юм аа. За энэ үеэр Суён хаян хоёр ч ахуйгийн ажлын өрөөг шалгаад явж байдаг ба энэ үеэр Суён загасны аквариум дотроос нэгэн сэжигтэй зүйл олсон ба тэр нь өнөө хоёр дээрэмчлэг алхахад ашигладаг хор байв. Ийхүү манайч энэхүү чухал баримтыг шинжлүүлэхээр цаашаа өгдөг ба үүнтэй зэрэгцээд задлан шинжээч нар нөгөө алуулсан Ван Бэйоны аман дотроос нэг нь товч олсон байлаа шүү. Ингээд хоёр нотлох баримтуудыг олсны дараагаар Тайсик агч хэргийг хийсэн баталгаатай мэт харагдаж байсан ч нөгөө талаасаа эсэргээрээ тун ээдрээтэй байлаа шүү. Хэрэг өнгөцгөн дүгнэд үзвэл цагдаа нарт Тайсик ахын хэрэгт буруутгах бүх үндэслэл байсан ч Хинжээ хавхлаар ахуйг хэн нэгэн гүтгэж өгөх мэтэр санагдаж байв. Хинжээгийн үзэж байгаагаар хэн нэгэн Ван Бэйоныг асны дараагаар Тайсик ахыг гүтгэхийн тулд зориуд түүний аманд товчийг нь тастан хийсэн байх магадлал маш их байв. Ийхүү Хинжээч одоо Тайсик ахыг буруугүй хэмээн үзэж байх зур Суён руу Чо мөрдөгч залгаж шинэ мэдээлэл дамжуулав. Чо мөрдөгч олж мэдснээр Шинвон болон Гүвон бүлэглэлийнхэн одоо зөвхөн ганц л хүнийг хайхаар явж байгааг бөгөөд тэр хүн ганцхан учрыг тайлж чадгаажээ. Ийм хүний дараагийн үзүүлэлтэд залуухан Сагн хэмээх зурагчин гарч эхлэв. Сагн ч нэгэн өдөр өглөө хот дундуур явангаа гэрэл зураг аваад явж байтал баахан хүмүүсийн зодолжууг олж сонсдог ба яваад очтол халзан толгойтой нэгэн ир мотоциклийн дуулган өмссөн нэг нөхөртэй ан маань үдэлцэж байдаг ба энэ халзан толгойтой нөхөр чинь нөгөө хордож өгдөг Ван Бэйон байвал яах вэ? Удалгүй Ван Бэйон нөгөө дуулахтай гартай нялх зодуулаад доош сөхрөн унтал цаад гарan ч одоо Ван Бэйоны үзүүн дээр нэгэн үл мэддэх зүйл тарьж хайчаад зутаад өглөө. Ингэж хөөрхий Саганч тэр өрөө буруу зүйлээ харсан байлаа да чаавас. Ядаж яваад Саган тэднийг ажиллаж байсныг дуулахтай нөхөр олж мэдсэн ба жухам энэ цагаас эхлээд Саган нутгийн дээрэмчдийн бай болсон байв. Дийнхүү үүний араас үзэгсэлэгдэхэд мөрдөгч Чогийн тусламжтайгаар Суён Саганыг төрүүлж олсон бөгөөд ашгүй цагдаагийн хамгаалтанд оруулав. Түүний дараа Саганч Тайсихгүй байгаа байцаалтын өрөөнд очин түүнийг нөгөө дуулахтай хүн биш юмэн баталдаг ба ингэж Тайсихгүй чиргээс ашгүй мултарлаа. За ингээд дараагийн гарахад Саганч өөрийнхөө хэн болох ба бас юу иж байсан гэдлээр Суёнд нэгэнгүй ярьж өгөв. Саган уг нь Америк улсад суралцдаг оюутан бөгөөд Солонгост уг нь хамаатны үнэ ирэхээр ирсэн ба боцох нислэг нь яг одоо байцаагч буй өдрийнх нь яг маргааш нэдэг наасан. Ийхүү хэргийн гол гэрч болсныхаа дараа Саганч боцон явах ямар ч боломжгүй болдог ба энэ байцаалтын үеэр Суёнд нөгөө Ван Бэйоныг алсан дуулахтай нөхрийн аман зургийг өөрөө зурж өглөө шүү. Гэхдээ энэ үеэрээ Саганы зүүн гар нь тасралтгүй чичирч идэг бөгөөд хөөрхий тэр хэргийн гэрч болохдоо сүнсээ зайлтлайсан байлаа. Тэгсэр удалгүй Саганы аман зураг гарч ирэхэд нөгөө эрэгт нь нилээд содон царайтай хөмсөг энтер дээр сорвтой байдаг бөгөөд цагдаа нарт Саганы зургийг мэдээллийн сантаа тулгаж шалгахад нөгөө Шинвон бүлэглэлийн толгойлогч Жумэн гэх нөхөр байлаа.
Иймгүй цагдаа нар ч үүний дараа Жумүний ажлын газар яваад очтол Жумүнийг аль хэдийн мөн хордуулж асан байдаг ба түүний цогцсны өмнө нөгөө саагны олж харсан мотоциклийн дуулга хэвтжив. Иймгүй Тайск цагдаагийн газар өөрөө хурж ирснээс хойш 48 цагийн дараа тасгийн ахлах Хуанд нэгэн үл мэддэх USB диск ирдэг бөгөөд ахлах манч тэрийг залгаад үзтэл Тайскийн ажлын өрөөндөх хяналтын камерын бичлэг байлаа. Түүний дараа Хуан ахлах бичлэгэн дээр байсан цагийг Вамбоны үглийн цагтаа толгож үзэхэд Тайскын бурууг нь албан ёсоор батлагддаг ба цагдаа нар эцэст нь сулж явууллаа шүү. Гэвч энэ үед Хинжо аль хэдийн хэргийн зурглыг толгой дотроо дүрслээд гаргацсан байв. Энэ үеэр Суёнч Саганы зурж өгсөн аман зургийг сайтар ажиглаад байж идэг бөгөөд зурган дээр байсан Саганы гарын үсгийг харангуйтаа яалч өмнө хаа нэгтээ харж байснаа саналаа шүү. Хэргийн ихэнх үед Суён Шимон болон Гүван бүлгийн тодорхойлогч нарын гэрт нэгжлэг хийж байхдаа тэнд байсан зургнууд дээрээс Саганы гарын үсгийг харсан байдаг бөгөөд Саганы гэрт нь хүртэл яг адилхан зургнууд байлаа шүү. Тиймээс Суён энэ талаар Хинжод хэлтэл Хинжоч тэр зургнуудыг удахгүй бол халлагуудын урьдчилан зөгнөл болохыг ойлгосон бөгөөд тэдгэр зургнууд дээр байсан дөрүүд нь хохирогчдын үгсэн байдалтай бүр яг таарч байдаг наасан. Одоо зөвхөн таазан дээрээс дүүжлэгдсэн хүний аллал хараахан болоогүй байгаа ажээ. Тэр мөчид Суёнч мөн хэргийн дурсамжаа эргэн сандаг ба өмнө харсан Саганы хоёр зураг дээрх үсгүүд байсан бөгөөд Саганы гэрээс олцсон зурган дээр ч өнөөх үсгнүүд зурагдсан байж. Ингээд эцэст нь Суёнч эдгээр үсгүүдийг эргэн санангуудаа нийлүүлээд үстэл аав гэсэн үг үүслээ. Зүүнний дараагаар сүүлийн аллах болох орчинтой яг адилхан агуулгах дээр Суён Хинжо хоёрч ирдэг ба тэнд аль хэдийн хин нэгний цогцсон дүүжлээстэй байж байлаа. Тэгтэл тэр нь манай Тайск гой байл яг уу. Үүндээ зэрэгцээ Саганы зурсан нөгөө дуулахтаа нөхөрч дахин гарч ирэхэд Суён түүний ойноос хөөж эхэлдэг ба харин яг энэ үед Хинжо дуулахтаа хүн хэн болохыг аль хэдийн тамгалцсан байлаа. Тэр нь хэн байсан гэж мэдээж Саган шүү дээ. Саган үндэ хоёр зан чанарын сэтгцэн эмэгтэй байсан буюу Саганы дотор нь өөр нэг хүн байдаг юм уу да хаашаа. Дээрээс нь Саган чинь явж Тайск гойн хүү ээж таарсан бөгөөд аавгаа аврахын тулд өрсөлдөгч бүлгийн нөхдүүдийг цааш нь харуулсан байлаа. Иймээс Суёнч бусдынхаа хамтаар Саганы хөөхөр явсан хойгоор арай амьсгал хураагаагүйсэн Тайск гойч Хинжод амлсан ёсороо 5 жилийн өмнө хин ихнэрийн насан талаар хэлдэг ба эцэст нь Хинжогийн ихнэрийг алсан этгээд нөгөө гаатай чихрийн алуурчин болж таарав. Иймээс Тайск гой яг амьсгал хураагийнхаа өмнө Хинжод эцсийн сэжүүр болгож 47-80 симэн хэллээ. Удалгүй өнөөх дуулахтай гарч баригдахад дуулган дотор нь үнэхээр Саган байж таарлаа шүү. Йоо бурхан минь гэж. Саганы өмнөх гэмтэргүүдийг үйлдсэн шалтгаан 20 жилийн өмнө болсон ээжийнх нь үхэл бөгөөд 20 жилийн өмнө Саганы ээж нь хууль бус 8-ны үеэр буудуулж алагдсан ба тэр цагаас хойш Саганч сэтгцэн өвчтөй болж өөрийнх нь дотор өөрөөс нь шал эсрэг зан чанар үүсэж өшөө авах төлөвлөгөөг боловсруулсан байв. Саганы хоёр дахь зан чанар нь ээж нь нас орсон хууль бус 8-ны үеэрх байсан бүх хүмүүсийг алхаар төлөвлөсөн ба тэр дунд нь Саганы аав Тайск ч гэсэн явж исэн гэж. Ингэж Саганы хэрэг дуусахтай зэрэгцээд Хинжоч ахин нэг нууцыг олж мэдэн бүх зүйл иргэн өнөөхөл гаатай чихрийн алуурчин руу эргэх шинжтэй шүү. Айхтар юм аа. За ингээд энэ нүрээ бичлэг мань өндөрлж байна. Төгс ой санамжтай мөрдөгч юм байна. Сүүлийн хэсэг 7 хоногт яг энэ өдрөөр орох тул та хэд лайк болон subscribe дараад төвчээр төвлөж байгаарай. Тун утгагүй болцгоо. Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр хэд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн prompt таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах, урьдчилан сургасан custom GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй.